Сайн байцгаана үзэгчдээ, Гижин нэвтрүүлгийн маань ээлж дугаар ийхүү эхэлж байна. Манай нуудагийн дугаарт судлаач, нийтлэлч, багш Баточрын Алтан туяа буюу Андо оролцож байна. Андо Шведийн монголчуудад 8 дугаар сарын 23-ны Бямба гарагт лекцээ тавихаар Стокгольм хотноо аяны дөрөө мулталсан юм а. Усны чимээ шуудын жиргээтэй байгалийн сайханд ухаан бэлэг төгсөх хүмүүний сайнтай хүүрнэн ярилцсанаа та бүхэндээ төлөвлөе. За бид бүхний урилгыг хүлээн авч энэ сайхан байгальд уул усны дэргэд, ил галын дэргэд ярилцах завшаан олгосон танд юуны төрөнд баярлалаа. Стокгольм хотод ирэхэд маань уулзч очраад ярилцлаганд орсон дүү болгонуудаа их баярлалаа. За тэгэхээр хоёулаа яриагаа шууд эхлэе. За Андо ихч маань таны подкастуудыг ер нь бүгднийг сонсож дуусгалаа. Тэгээ яагаад гүний сэтгэл зүй рүү орсон, хүртэж гайд хийжсэн үе чинь бүгднийг сонссон учраас одоо урд өмнө нь тэр бүр сэтгүүлчдэд ярьж байгаагүй нэг сэдв болохоор цагаан бороо ном байгаад байгаа юм. Тий. Цагаан бороо номыг их хүнд ном монголчуудын ихэнх нь уншсан байх. Энэ номыг яагаад орчуулах болсон юм болоо? За ер нь бол зохиолч Дамиж өвдтэй тэр үед бол сайн танил байгаагүй. Урд нь бол би тэр уулзчихсан үү? Тэгээ вэжтэл сонин совинтой очиртай зүүд ирсэн. Тэр зүүд ирсхийг их гайхажсэн. Тэр үед бол тэр зохиолын тухайд бодоогүй явж исэн үе шүү дээ. Цагаан бороо роман гарсан байсан. Тэгтээ би тэрийг олж уншаагүйсэн. Тэгжээтэл нэг найз минь манайхаар айлчилж ирэхтэй. Намж юм тахаа тэр цааран бороо романыг авчирчихсан. Тэгээл тэр ерөөсөө нэг барьж аваад тавихгүй уншиж дуусгаал. Тэгээд бодсон юм ерөөсөө манай хүүхдээ сүнсний нэгэлттэй. Орчуулвал залуу үед маш хэрэгтэй зохиол юм байна. Ингэж удаад орчуулсан та. Тэгээд зохиолчны хувьд бол намж юм тахаа онцлогдор төрмөл тармил хоёр нь гүйцсэн. Баатруудаараа зохиол амьдруулж чадсан. Тэнд өгүүлж байгаа зүйлс ерөөсөө ихэнх нь болж өнгөрсөн түүхэн явдлууд. Баатрууд ерөөсөө бүгд амьд хүмүүс байсан. Бодит хүмүүс. Тэд бол ерөөсөө ганцхан зохион бүлт дүр байгаад байгаа. Занаг базар гэж тэгэл буснууд бол бүгд амьдарч исэн хүмүүс шүү дээ. Нөгөө төгөр одоо ерөөсөө тэр шин цагийн босгон дээр монголчууд ямар хэцүү хүнд нөхцөлтэй хувь зээний ямар их шуургад туулж амьдарч исэн. Тэрийг бол одоо бид нар зах зээлийн үед мартчихад байгаа. Жих хугацаа өнгөрөөгүй байгаа ерөөсөө нэг өсрөл 2-3 үеил өнгөрч байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр залуу юм маань одоо энэ ажин төчин байгаа элбэг дэлбэг амьдарч байгаа, эдад тухтай амьдарч байгаа бол ерөөсөө мөнхийн гэж ойлгож болохгүй. Тэгэх юм бол энэ бол ерөөсөө түрхэн олдох, охорхон олдох түрхэн зургийн одоо үйлчлэгийн нар гэдэг шиг тийм ээ. Ийм үе байж бол тэгэхээр энийг хүний ерөнд амьдрал нийгмийн өөрчлөлтөд ямар хурдан болж өнгөрдөг юм бэ гэдгийг залуу хэд маань хүргэж өгөх шилдэг роман гэж үзсэн л дээ. За өөр бас шалтгаан байгаа. Ер нь сайн уран бүтээлч зохиолч хүмүүс бол одоо сэтгэл зүй бол их сүртэй уншдаг. Яагаад тэгэхээр өөрийнхөө тэр урлалд нөлөөлчихнө гэж боддог. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйг дотроос нь одоо тэгж элдвэр анализтаад авах дургу өгдөг байхгүй тийм арга барил эзэмшиж байгаа. Хамгийн гайхалтай нь намж юм тах бол ерөөсөө юу Карл Юнгийн гүний сэтгэл зүй байтугай сэтгэл зүй сайн унш талцаагүй шүү дээ. Гэтэл энэ зохиол Карл Юнгийн гүний сэтгэл зүй хамгийн чухал ойлголтуудыг монгол залуучууд төргөж чадах үз. Тийм болсон байна. Тэр баатруудын одоо зан төлөвөөр тэгэхээр ямар ойлголттой гэхээр тэр одоо өвөг дээцийн одоо сүнс сүлд бид нарт одноор нөлөөлж идэг тэрийг архетип гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ зохиолд энэ романд янз бүрийн архетип хүмүүс байж байгаа. Урагч хүч байж лээ, тийм ээ? Худалч урамч хүмүүс ч байж лээ. Шунлын тулам, шунлын дэв гэж болох хүмүүс байна.
Үнэхээр одоо эрхэм дэндүү сайхан хүмүүс бас байна. Тэр сэтгэл зүйн одоо шарах гэдэг юм, тэр драма гэдэг юм бол одоо зөвхөн харамсалтай хүмүүс дандаа сөрөг талаас нь ойлгоод байна. Дандаа болохгүй бүтгэх талаас нь. Гэтэл тэр чинь тэндээс хүн юм сурч авдаг. Өөр бас тэр гэрэлтэй сайхан тал бий. Тэгэхээр тэрний яг бодит жишээ бол тэр Цохолын Баатар Ананд Сайнтай муутай. тийм тэр одоо хүүхд байхдаа тийшээ юунд хятад данслагдаад одоо аавгаа алуулаад тэгээ явсан түмэн зовлон амссан юм шүү дээ. Тэгэхэд тийм сайхан хүн болж өсч өндийсэн. Тийм хүн болж төлөвшсөн байна. Яг л хүмүүсийн төлөө тэдний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө төвцдөг тийм ээ. Гэтэл нөгөө тал одоо бас л таархан өнчөрөөсөн амьдралтаа өссөн болов гэмээр тэр жаалам хэл нөхрөх шүү дээ. Тэгээ би жанцсан гэдэг тийм ээ. Ямар муухай тийм гаж харгас хэрцгий хүн байна. Тэнд бол ерөөсөө хүний зүрх ширдэх юм ер нь зүрх мөтөө хүн бол ерөөсөө намаа зур чулуучаад дахиж уушгааргүй тийм эсгүй зөндөө баг. За тэгэхээр ер нь манай монгол залуучуудаа гүний сэтгэл зүг уншсан дайны хэмжээний одоо өөрөө огт тэр номыг уншаагүй мөртлөө сэтгэл зүг ер нь судлаагүй мөртлөө тэр зүйлүүдийг багтааж өгнө гэдэг чинь одоо гайхалтай зохиолчийн авьяас бас унган цаанаас нь өөрөөс нь өгөгдөл те Чадвар байгаад байна гэж. Тэр одоо төрмөл дармал хоёр нь бүр бүүдсэн баггүй. Тэр чинь одоо төрөлхийн авьяас чадвартай байна. 1000 тийм чадвартай байгаа хөгжүүлэхгүй бол хэрэггүй л. Тийм дайны зохиолж болохгүй шүү дээ. Тий яаж хичээгээд ер нь тийм дайны зохиолж болох. За тэр номыг нөгөө уншсан хүмүүсийн сэтгэлдэл одоо тэр номны дөрүүдийг зурсан хүмүүсийг нэлээд олонтоо харж байсан. Тэдний одоо өгүүлж байгаагаар болохоор энэ ном бол одоо яалтчгүй тэр нөгөө таны сая хэлдэг өгд эдсийнхаа цаанаасаа өгж байгаа мэдээлэлээр одоо заавал нэг тийм хувь заяатай бичигдэх ёстой ном тий энэ нэхэлтэй одоо заавал бичигдэх ёстой. Тэр юусаа мартаж болохгүй төв. Тэгээд үүнийг орчуулж байгаа нь ч бас одоо таны хувьд ч гэсэн зүгээр жирийн нэг тохиолдол байгаагүй тий. За тэгэхээр одоо удахгүй Шведийн Стокгольм хотноо монголчуудаа сайхан лекц уншихаар оюуны том хөрөнгө оруулахаар ирсэн анд огч маань за гүний сэтгэл зүгээ сайхан ярнаа одоо энэ гүний сэтгэл зүй рүү ер нь яаж яваад оров энэ бодит амьдрал дээр одоо та травмаг бас сая ярьлаа одоо травматай хүн болгон бас тийм муу байдаггүй травма болгон муу байдаггүй байх нь шүү дээ зарим хүнд араас нь хөшүүрэг болж өгдөг энэ талаараа та нэг яриач орчин цагт хүмүүс хамгийн их травма гэж ярьдаг болсон байна. Одоо би багада ингээд нөгөө нэг баг бүх зүйлээ юу гэж нэрлээд байна гэхээр зүгээр нэг тохиолдсон явдлаа хүртэл ингээд би тэрнээс травматай болсон. Би шүн ингээд над руу хүн SMS явуулахаар зургаас явуулахаар би тэндээс травматай болсон гэдэг. Тэгэхээр травма гэдэг нь одоо яг юу юм? Яг юу юм? Тэр бол бас ташаарлаа. Харамсалтай болж байгаа юу гэхээр одоо тэр романд гарч байгаа тэр уулга дэрэмжт гинтхөө орж ирэл одоо тэр айл хондрын чи одоо боснуулж хаяал одоо гал голомтыг хийсгэж хаяал аваа хүүхдийн олзолж аваад малыч одоо суураар туугаал аваа хүүхдийн одоо хөлөөрөнд тууж явж байгаа малтаач зөвхөн туугаал аваад явсан баа шүү. Хэдэн мянган километр явсан. Тэнд ч ингээд тэр замд одоо цүл дундуур ингээд хөл нүцгэн ингэж явж байгаа л одоо арангатаа одоо үнэхээр уулдаж цоцож өөд болсон хүмүүс одоо тэр тэгж явсан хүмүүсээс ч ерөөсөө бараг 30 хүрэхгүй өгөөтэй л хувинд л атсан байгаа шүү дээ. Тэр Кашгар гэдэг хот үгүй бол өрөвчтэй аваачаал хар зах дээр зарж исэн гэдэг байгаа. Боди 8 гэсэн. Одоо хүний одоо орчин үеийн хэлээр бол хүний 8 юм да. Хүний 8 тий. Ийм үүнтэй дүүцэх үс юмыг л уулан драма гэж ярих хэрэгтэй. Тийм хүн дэмиг уг нь одоо жишээлх юм бол энэ Афган гэдэг чинь иргэний дайнтай олон 10 жил бүжгэнж ирсэн орн тийм үү сая бол тэр Либ гэдэг улсыг хутгаа ажиллаа Сир гэдэг улсыг хутгаа ажиллаа ингээд дотроо иргэний дайнтай болцсон байгаа одоо энэ Украин байна тийм үү энд одоо ингээд үнэхээр амьд явах аргагүй болоод амраг саднаа алдаад ижээ аавгаа алдаад ингэсэн хүмүүс бол драма гэж ярьж болох байхгүй юу гэтэл ингээд зүгээр нэг бүдэрч унснаас болоод юм уу үгүй нөгөө дижээр муурн өгчлээ би драма авчлаа гэж ярьж болохгүй л дээ. Тий бүх юм ингээд хүний сэтгэлийн шарах гэдэг тийм хувь зээний цохилттой холбоотой тийм айхтар юмыг бас үлийн үртэй холбоотой хүний сүнс сүлдийг одоо
сайнаарч бас муугаарч сэрэж болдог тийм юм чинь тийм жижигхэн болгож бас ярьж болохгүй л. Юм болгоно травматай Тэгэхээр удуугаж нь алдуулчихж байгаа байхгүй. За танаас бүр үнэхээр яг асууя гэж бодож ирсэн юм аа. Хүмүүс гадаадд амьдраад ирэхээр ингээд өрөнд орны соёлын ялгаа байна. Одоо манай дорн дахин ч болохоор нар жаргадаг, нар манддаг газрын хүмүүс байгаа. Тий. Наран жаргадаг дорны одоо бүлээн зөөлөн алгаараа наран манддаг дорны, наран жаргадаг өрний хүүтэн хацрыг арчиж явна. Тэ бууриндан гац сэлдээдэггүй Монгол халуун зүрхээрэн одоо хүүгийнхээ мөртөө шороог ингээ бусдыг гэхгүй хайрлаж явна гэдэг явж штэ. Одоо гадаадын монголчууд маань тэгэхээр энэ тохиолдог юм гэхээр олон жил амьдраад ирэхээр энэ одоо захиалгатай асуулт шүү. Олон жил амьдраад ирэхээр ингээд харанхуун өвчнөд нэрвдэд байна. Одоо ингээд эрт харанхуй болох нь бидний сэтгэл зүйд одоо маш их нөлөөлөд байна. Сэтгэл гутрал гэдэг зүйлийг утгаар нь мэдэрч байна гэсэн хүмүүс бас их олон байна. Таныг одоо ирэх сургаар бас энийг асуугаад өгөөч гэсэн. За энэ талаасаа та одоо энэ олон жил судлаач хийсэн, судлаач, багш, орчуулагч одоо ийм хүнийхээ өнцгөөс нэг сайхан тайлбарлаад өгөөч. Яг энэ Карл Юнгийн гүний сэтгэл зүй гэдэг ихний хэсэгт бол энэ тоос сайн ярьж байгаа. Гэхдээ ер нь миний нарийг хэд төлөвлөсөн байгаа юмнууд чинь хоорондоо их уялдаа холбоотой. Энэтэй л амаатай юмнууд байгаа. Юу гэхээр хүний ер нь бие сэтгэлийн эрүүл мэнд чинь салгах тустай юм биш шүү дээ. Хүний эрүүл мэнд гэх юм бол бид нар сэтгэлийн тустай юм шиг, сүнс нь биенээсээ тустай юм шиг тэгж байна. Эндхийн ангаах чинь тэгж хөгжсөн. Тийм үү? Зүгээр бие өвчин гэхэд ч хэдэн салбараар явж дамжиж тусна үзүүлж тусна нэмжлүүлдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол бас өрөөсгөл. Тэгэхээр энэ өрөөсгөл хөгжлийг дамжаад дагаад одоо хүмүүс бие сэтгэлийн хоорондоо салгах тустай юм шиг боддог. Тэгэхээр чинь хэдэн талаас нь авч үзэх асуудал. Сэтгэлийн талаас бол мэдээж хүн их байглаа, шүтдэг, их хүмүүстэй, хүндэтгэлтэй ханддаг юм байх. Өөрийнхөө дотоод одоо ертөнцтэй холбогддог тийм. Өөрийнхөө дотгошоо өнгөж харж чаддаг юм байх хэрэгтэй. Өөрийнхөө хөгжлийг оюуныхоо төвшөнд бас их гарч байгаа хэрэгтэй. Насан туршдаа бие даасан боловсруулах ярьдаг тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн одоо яг энд Стокгольм баян оронд ирээд энд ингээд орлоготой сайхан амьдарч байгаа нөхцөлд улам тийшээ яваад ах биш ер нь тийм ээ. Ингээд улам илүү орлого олё. Улам хүн чинь нэг яхаа тиймэрхүү ахгүй. Ингээд улам ингээ ахиулах юмсан гэж боддог тийм. Тэгвэл тэрний оронд за одоо тэгвэл би яг зөвхөн энэ эд материалын ашиг онжоо энэ бол яг тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн энд ингээ анхаалаа төлөвлөлөөд энэ нэг чигт ингээ явчих болохгүй. Хүнийхөө хөгжил тэр нас туршдын би даасан боловсрол гэдэг юм анхаарах хэрэгтэй. Би өөрийнхөө толгойг цэнэглэж авах хэрэгтэй. Оюуныхаа толгойг би өөрөө идэвхийлэн олж авах хэрэгтэй. Тэрэнд бол бас мөнгө хөрөг зарцуулах хэрэгтэй гэсэн ийм ухамсартай мэрэлт хэрэгтэй. Нөгөө төгөр бас бие бэлтрийн хувьд мэдээж анхаарах хэрэгтэй. Нар тусагтаа дагаас болоод мэдээж тэр чинь ерөөсөө нөгөө дэ амин дэмэд асуудлыг хэлж байгаа. Ер нь тийм тий. Дэ амин дэмэг бол яг эний мөгөр нөхөх нилээ нөх боломжтой. Мөгөр. Тий. Мөгний тэр одоо юу гэж одоо эргострол гэдэг тийм юутай. Өөр ингэсэн одоо амьтанд бол юу холестерин гэж байдаг бол мөөгөнд эргострол гэж байдаг. Эргострол нь хүний биед ороод биохимийн уруулаар бодис солилцоод биохимийн уруулаар юу болж байгаа. Д витамин ялгаруулдаг гэдэг. Хүний биес. За тэгээд мөн дүүнчлээ одоо нөгөө идэвхтэй юу янз бүрийн одоо дасгал хөдөлгөөн тэрийг анхаарах хэрэгтэй. Хөдөлгөөндөө идэвхтэй амьдрал тийм ээ. Тэгээд тэрэн дээр бол хамаагүй зөв фитнес очоод ингээд хийгээд бас тэр буруу хийвэл бас дараа нь оройр орох юм зөндөө байгаа. Идэвхтэй хөдөлгөөн гэдэг нь үү? Тийм шүү дээ. Одоо тэр анханасаа тэр гол булчин гэдэг хөгжөөг үүссэн. Одоо нэгтэж одоо аятад тогтоо орчин тусч шүү дээ. Тэгээд дээр үеийн хүмүүс шиг тэгээд өдөржин хойнондаа дуул мацаал тэгээ явдаг. Үгүй бол аргалт үгээл явдаг. Тийм ээ. Ингээ ус түлээгээ түүхээс өксүүлэл тэр чинь хүний гол булчин хөгжүүлж ирсэн байгаа хгүй булчин шүрвсийг. Нуруунасаа эхлүүлээ. Тэгээ одоо хүний төвчээртэй шанцтай болгодог юм. Тэгээ тийм юмгүй өсчөөд гинтг нөгөө фитнест гүйж яваад очиод авах юм бол энэ нөгөө холбооснууд зөөлөн эднүүд чинь яахгүй. Тэр ачааллыг даахгүй шүү дээ. Тэгээд маш их гэмтэл авна. Бүр хүчээр өөрийгөө ингэж зовоож одоо дасгал хийхээр тий. Тэгэхээр чи тэр эхлээд гол булчингоо хөгжүүлэх хэрэгтэй. Ямар дасгал өгөөд чи бас нэг тустай асуулт гарч ирж шүү дээ. Тийм ээ. Ямар дасгалаар би ер нь өөрийнхөө
гол булчин хөгжүүлэх юм бэ гэдэг. Тэгээ тэр чинь наандаж нэг 4-5 онцлог орно. Тэгээ тэр гол булчингоо эхлээ хөгжүүлчихэж дараа нь тэр юу хөөмөл булчин биш хөндлөн булчингууд өнгөн давхрын булчин байна. Тэр хөгж гарч ирнэ. Тэгээ тэрийг дарааллыг алдуулчих юм бол эрүүл мэндийн юутай эрсдэлтэй. За цаг удирлаас шалтгааллахын нэг төр зуурын сэтгэл зүйн асуудлыг Тэгээ газар зүйн онцлогтой бас. Газар зүйн онцлог даван туулах арга бол одоо ингээд тасгал хөдөлгөөн ч юм уу ямар нэгэн байдлаар хөсөө гаргах гэдгийг та бол бас ингээд цаанаа учиртай дасгал хөдөлгөөн хийх ёстой гэд хэлчихлээ шүү дээ. За энэ эми мөг гэдэг нэг санагдаж байна. Шведэд болохоор нөгөө скүгэнс гүйлдгээд ойн алт гэд нэг тийм мөг байдаг байхгүй юу? Бас түүх цагтай. За. Тэрнээс цаашаа бол мөөгний мэдлэг бол бас байхгүй. Тэгэхээр та ингээд энэ эми мөөгийг бүр ингээд лекцнийхаа бас нэг яг нэг тусгай бие даасан юм хэсэг болгоод оруулсан байна. Энэ талаараа жоохон яриад өгөөч. Тэрэнд ягаад их ажил бүгд л өгөхөөр хүмүүс одоо яг энэ нөгөө food supplement гэж юм тэжээлийн нэмэгдэл гэж юм хэрэглээд байгаа. Энд чинь бүгдээрээ ингээд одоо юу гэдэг юутай уул нь бол одоо юу молекул нь бол ерөөсөө тэр байгальд байдаг шиг бидний ууж идэх хүнсэнд байдаг шиг ургамал байдаг шиг биш гэдэг. За. Тэгэхээр том хүний бодис солилцоо гэж задлж чадхааргүй тийм том молекултэй эмийг л бид нар тэр нөгөө нийлэг синтетик аргаар боловсруулсан эмийг бид нар хууртаад хэрэглээд байгаа байхгүй. Тэр чинь хүний тэр нөгөө дутаад байгаа эрдэс амьд эмийг хангаж өгөхгүй. Хангаж өгөхгүйгээс гадна бүр биеийнх нь хаа нэгэн газар бөглөрөөд таглаад цуглаад ингээд хор хөнөөл учруулах байхгүй. Тэгэхээр уул нь бол ерөөсөө тэр эм тургамал эми мөгийг яагаад идэвхжүүлэн судлаад байгаа гэхээр уул нь бид нар хүнснээс тэгээд одоо хүнсэнд болохоор тийм шимт ижил байхгүй болсон. Тэрийг одоо их эрүүл мэндийн эрсдэлгүйгээр нөхөж авах арга бол ерөөсөө эм тургамал эми мөг байхгүй. Би одоо food supplement гэж одоо ингээд нөгөө хүмүүст яхаа угаасаа энэ хөрсний шимт ижилч ингээд шавхарчлаа. За. Энд юу эрчимжүүлсэн мал аж ахуй гал одоо эрчимжүүлсэн газар дээр л эрхэлсээр байгаа хэдэн зуун жил эрхэллээ шүү дээ тэр чинь. Тэгэхээр чи энэ хөрсний шимт ижил байхгүй болчих. Ийм шимшилтгүй юм идэт юм тий. Тэгэхээр ингээд янз бүрийн эрдэс амьд эмийн дутагдaltaй яваад шүү дээ. Эцэндээс үүлдээ бүр архаг дутагдлаас болоод янз янзын эрүүл мэндийн асуудалтай болж байна тийм үү? Адаг нэг л ус уунчжээ. Тийм ээ? Үгүй бол ингээд шүд муутай болчихжээ. Тэгэл ясны сэргшил тэгэл цаг нь болоог байхад их одоо хүмүүс чих овртой болж хөшөрч харагдчихэ тийм. Тэгэхээр одоо нэг хүмүүсийн яг байга хэрэгцээ дээр л ажиллаж байгаа хгүй залтай хүмүүс ингээл одоо food supplement гэл ингээл те nutritional юу supplement гэл ингээл баах юм нэмж гаргаад өгдөг. Амин нэмэлт бүтээгдэхүүнүүд байна тийм. Тийм нэмэлт бүтээгдэхүүн. Гэтэл тэр маань эргээгээд юу бид тусаалах тэр нөгөө дутагдлын маань нөхөх байтугай нөгөж өгөхгүйгээр барахгүй дээрэс нь хор хөнөөлт байхгүй. Тэгэхээр энэ магадгүй одоо бас тэр бомыг цүүлэх бодлогын нэг хэсэг ч биш магадгүй. Тийм учраас би тэр биополитик гэдэг тийм сэдвэр юм бас энэ лекцэд орж байгаа. Тэгэхээр энэ талаараас одоо илүү дэлгэрэнгүй сонсхийг хүсвэл одоо монголчууд манаас ирэх хэрэгтэй юм байна энэ лекцэнд. Заавал очих ёстой шалтгаан бол одоо хамгийн номер 1 хоол хүнснээс авч чадахгүй байгаа тэр шимт бодисуудаа одоо биологийн нэмэлт бүтээгдэхүүнээс авж яана гэж боддог нь яг зөв юм уу буруу юм уу гэдгийг асар хэрэгэлзээтэй. Асар хэрэгэлзээтэй юм байна шүү дээ. Тэгэхээр энэ талаар та бас яг тэр лекцээрээ дэлгэрэнгүй ярих нь тайлбарлаж өгнө ярьж байгаа тийм. Одоо л ерөөсөө үннийг бидэрт бол хинж тэгэж хэлж өгөхгүй. Өөрөө идэвхжүүлээ хайж л олж байгаа. Цаагаараа ямар орцны арилга холиод хийж байгааг бас хинж харахгүй тийм. Тийм учраас ерөөсөө миний тэр баримтлаад байгаа юм бол яагаад тэр ийм тургал ийм тэмээг судлаад юм гэхээр тэр чи би зүгээр ингээд юу ном ёсоор нь тайрж ургуулад тэгээд авдаг үед нь бас ном ёстой байдаг байхгүй ном ёсоор нь аваад тий. Тэгээд зүвтэй хатгааж хадгалсан ба штэ. Тэр чи одоо шилх юм бол ихэнх юм тургамлаж ирсэн намд хатаж олддог байхгүй. Сүүдэрт татана. Тий, сүүдэрт тэгээд маш их агаар урсгалтай тийм нөхцөл татана. Тэгэхгүй бол нөгөө амаг шимшүүлт нөхчнө. Тэгээд хадгалах хугацаанаас өсвөл хизээ түүхүү гэдэг чинь бүгд өөр байдаг. Тэгээд яг тэр зүү зохистойгоор нь ингээд боловсруулсан байж байгаа тэр эм тургуулаар нь авал зүрхгүй. Тэгээд тэрийг тийм учраас би тэр аюурведийн эм тургуулын сургалтууд явуулдаг. Үгүй бол Евразийн эм тургуулууд гэдэг сургалт явуулдаг. Тэн дээрээ би юу зааж байгаа гэхээр энэ чинь ингээд фитотерапи гэж нэрлэдэг энэ эм тургуулын эмчилгээ гэж ангахын бүр нэг салбар болсон.
хостой. Тэгээд энэ салбарт яагаад энийг ийм дүрмэл гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр лабораторид нөгөө доторх бүх бодисуудыг судалж удаад ийм бодистэй. Ийм бодиснууд нь ийм үйлчлэгтэй юм байна гэдгийг одоо шинжлэх ухааны аргаар батлаад өгч байгаа. Хичнээн хэмжээтэй, хичнээн тунгаар, хичнээн хугацаанд уух юм бэ? Хэрэглэх юм бэ? Яаж хэрэглэх юм бэ? Жишээлх юм бол тосонд найруулж хэрэглэдэг арга байж болно. Үгүй бол усанд хандлаад хэрэглэдэг байж болно. Үгүй бол ус бүр ширгээж хандлагдаг байж байна. Тэрийг decoction гэж нэрлэдэг тийм ээ. Ингээ янз янзаар хэрэглэж болдог байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр нэг 7 хоног хэрэглэчээд тэгээд бүр сар завсарлаж ээж уух тийм хүчтэй юм турмал байна. Гэтэл өдөр тутамд цай, үгүй бол хоолндоо хийж, амтлагчаар хийж хэрэглэж болох юм турмлууд байна шүү дээ. Жишээлх юм бол одоо цагаан гаа гэж тэгж байна. Цагаан гаа бол бид нар монголчууд бол нэг хоол амтлал гэхээс илүү бол нөгөө төвд Монгол ангахаараа уламжлалтаараа юм ургуул гэж бодож ирсэн байхгүй. Учиргүй цагаан гаагаар хоолоо амтлаад байдаг монголчууд урд байгаагүй шүү дээ зүгээр. Одоо л тэр чинь тэр зүүн одоо энэ зах зээлийн үед л одоо улс орны хооронд жуулчлал хөдөлгөөн тийм ээ чөлөөтэй болчиход байгаа учраас хүмүүс ингээд нааш цаашаа зорчоод ийм сурж аваад байгаа байхгүй. Халуун ногоо могоотой кимчитэй юм тэгэл цагаан гаатай хоол мол идээ сураад байна шүү дээ. Тий. Гэтэл цагаан гаа бас зарим хүн таарахгүй шүү дээ тий. Зарим хүн даралт хэлбэлзүүлдэг ч юм уу. Цагаан гаа хэрэглэхээр одоо даралт нь өгсөж уруудаад хэлбэлзээд байдаг хүн байна гэж чиа өрөөд шүү дээ. Чиа өрсөн. Тэр бас яг цагаан гааны төрлийн одоо тийм тэнцвэргүй байдалтай хүнд яг чиа сид гэдэг тэр бас нөлөөлөд байна. Чиа өөр бол бас их өрсөлдөлтэй. Чиа өөр яаж өрсөлдөлтэй гэхээр тэр нөгөө New World гэж ярьдаг ер нь Өмнөд Америкийн индиануудын хэрэглэдэг байсан юм шүү дээ. Тэгээ юу гэж үзтгөхлөөр ингээ хүмүүс олон зуун жил ямыг хүнсийг хэрэгжилж ш тэрэндээ дасдаг тэргээ боловсруулж чаддаг болдог байхгүй. Яг наач тий. Тийм учраас зарим хүмүүс бол таахгүй. Би нэг юм сонсч байсан өмнө Монгол улсад байна шүү дээ. Одоо энэ дэлхий дээр ямар ч интернетгүй, ямар ч тооггүй, ямар ч лабораторигүй одоо тийм цаг үерлээ гэхэд шууд зэрлэг байгальд одоо өөрийгөө тэжээж тэтгэх боломжтой амьдардаг тийм мэрэгчлийг эзэмшсэн нэг хүн байдаг гинэ. За. Тэр нь болохоор яг нөгөө цэнхэр ус тэрэн гэж ярьдаг байсан шүү дээ. Байдаг шүү дээ. Хүн байдаг шүү дээ. Тэр хүний хүүдээ яг тийм ховор мэрэгжил эзэмшүүлсэн гэж нэг ярьслага өгсөн байхыг би харж ирсэн байхгүй юу. Тэгээ таны нөгөө энэ биополитик бас тэгээ хэцүү цагийн бэлтгэл гэсэн энэ сэдвүүчээ хараад би танаас асууя гэж бодлоо. За хизээ нэгэн цагт хэцүү цаг үе аль хэдийн эхэлчихсэн юм шиг байна юу нь. Одоо өөрөө хэлсэн сая ковидын үе чинь анхныхан дохоо байна тий. За энэ үед бид нар яаж бэлтгэх ёстой юм болов? Одоо яг 3 янзын бэлтгэл хийгээд байгаа. Одоо Америкт бол бүр хэдрүүлж бэлтгэдэг хүмүүс байдаг. Бүр ингээ бункер байгуулцаа одоо тэгэл одоо хоол хийсэн ч утаа гадагшаа харуулахгүй ч гэдэм юм уу. Утаа гадагшаа харахаар яг одоо өлсөн хүмүүс ч гүгээд ирэх юм байна. За бас бүр их грэвчтэй тий. Дотгошоо тий. Тэгээ киноч үүдэг тий. 30 жилийн дараа нэг гараад ирдэг. Тэгээ газар доогоор тийм оромж барьцсан. Тэгэл ерөөсө утаанч гаднаасаа харагддаггүй. Тэгээд уус мусаа ерөөсө бүр 9 шидээр нарийн шийдсэн тийм хүмүүс байд юм байна. Тэр тэгж угаасаа тэр бол бүдгчгүй нэгдүгээр хоёрдугаар тийм их санхүүжилт хинд байх уу те. Хинд байх үү те. Тийм ээ. Тэгэл ерөөсө юу шөдөө хүртэл зэвсгэлцэн гэл байгаа тийм үү. Гэтэл нөгөө тийм гоё үг гоо штэ нөгөө бүх хүн бүдүү өгсөн гэж. Явж нөгөө хамгийн бэлтгэсэн хүн хамгийн түрүүнд өгч мэдхээр байхгүй. Юм гэдэг чинь тийм эсэргээрээ байдаг тийм. Би чагнаал гэдэг дунд зэргийн бэлтгэж байгаа тэр би ер нь дундын замыг их зүгээр гэж боддог. Ер нь хоёр тишээ холбироод авах хэрэггүй. Дуйлшраад авах хэрэггүй. Тэр юмыг яаж мэдхүү гэсэн дунд зэргийн бэлтгэлтэй хайг бол би зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө цагаан бороо романдар гардаг штэ. Нөгөө өгөөгүй ядуу юм чи бидний юуг нь авч явдгийг гэж ээжсэн чи амин аваа явдаг штэ тийм. Тэр хүнд байгаа үнцэнтэй зүйл нөгөө амин байгаахгүй хамгийн түрүүнд хамгаалах. Ингээ тоохгүй яваад бол яг тэр цагаан бороонд романдар гардаг тэр давхаргын шиг л болдог. Алдах юмгүй хүн гэж өнөөгт байхгүй тийм. Хэлээд чинь бүр ямар нэгэн хэмжээгээр хамгийн алдагдаад амин алдна. Тийм. Тэгээд одоо тэр зовлон байна штэ. Тэр олон 100 км 1000 км тийшээ хөлөөрөө малта туугдж яваад тэгээд тэнд одоо хүний 8-нд боолоор зарагдаад тийм ээ. Тэгээд эмэгтэй хүний хувьд бол одоо амар л импцсэн байгаа шүү дээ. Үнэхээр хүнд. 20 хэдэн хуужаа нийлээл дундаа нэг эмэгтэй хөдөлж авлаа гэл. Бүр зориуд Монгол эмэгтэй хөдөлж авдаг гээл тийм ээ. Тийм. Тэгэл тэр чинь одоо бүр сүултээ залуугаараа ингээ өсөн цайгаад өгсөн байлаа гээл тэгсэн.
модноос үлгээд алдсан байсан байлээ гэж ингээл тэгээ битсэн. Тэгээд тэр нөгөө хөнхийн ногтлдог ч юм байна тий. Хүүхдээ мах иддэг ч байна. Яг ерөнхийдөө бүгд болсон явдал гэхээр аимшигтай. Тий. Үгүй тэр чинь болж ирсэн явдал. Болж ирсэн явдал аимшигтай. Харин ч бүр 8 жимэнд авах бол ерөөсөө зөөлрүүл битсэн. Бүр зөөлрүүлж битсэн байхгүй юу? Одоо бүр яг болсон байснаар нь биччихвэл уншихын олдохгүй байх таа гэж бодсон. Тийм. Тэр баг өстө үнэхээр бүр дэлхийн хамгийн хоороор төрлийн зохиол бүтээл болох байлгүй. Аимшигтай. Тэгэхээр тэр чинь амьдрал дээр байдаг л үнэн байхгүй юу? Одоо тэрнээс бид нар нүдэ анж юу яаж болтож яваад яах вэ одоо бид нар амьдралын сайн мууг тойроод гарах аргагүй шүү дээ. Ирээдүг бол мэдэх арга байхгүй. Тийм учраас яг тааруулж бэлтгэхэд бол би буруугүй л гэж бодож байна. Энэ хэцүү цагийн бэлтгэл бол бас орчин цагийн хүмүүс заавал сонсох ёстой. Тэр сэдв гэж бодож байна. Тий. Тэгэлгүй яах вэ? Тэр ч одоо ингээд одоо хүүхдүүд бол одоо ерөөс аятаа тогтоо орчинд юу ч мэдэхгүй өсөж штэ. Тэгэл юу тэр бүрэн одоо ээж бүрэн яатсан тогтцолцсон тэр орчин үеийн галтгоонд усанд махыг чанж чадахгүй байгаа хүүхдүүд чи хээр өдөө яаж галгарах юм? Яаж арангадж өгөхөөс амнасаа хамгаалах юм? Яаж ус гаргаж байглаас ус гаргаж шалж уух юм? Ийм хамгийн энгийнээс л эхлэн штэ. Яг. За энд нэг залуу ирээ явж ирсэн. Одоо бас энэ Мондим төв урилгаар Harmony Expo гэдэг Швед Экспод Монгол адууны диваажин бодлогыг санаачилсан. Наран Бодрах гэж залуу. Тэгэхээр тэр залуугийн одоо ингээд дэлхийд дахинд хийгээд эхлүүлээд байгаа нэг том үйл хэрэг нь юу гэхээр орчин цагт ингээд одоо нөгөө цацраг идэвх бодисын нөлөө ч юм уу хүнд металлын хорлох ч юм уу одоо таны хэлдэг тэр дөрвөлжин дотор бас нэг дөрвөлжин юмны ард суулгаад нөгөө хүүхдээ зэрлэг байгальд ингээд ядаж улаар нь гიშгүүлээг өсснөх юм уу айл болгонд ямар нэгэн онштой яг хөө тэр үед дээр үед бас тийм бүрэг ичимхий ч юм уу хэд хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Тэгтэл одоо орчин цагт болохоор тэр энэ автизм, ойстын хүрээний эмггүүд одоо хэд хөдөлгөөн шиг эмгэг ямар нэг юмтайгаа хавсардаг гэдэг. Ер нь бол яг нуулгын үнийг хэлэхэд бол айл болгонд шахууны хүүхэд байна тийм. Тэгээд үүнийг эмчлэх тэр арга нь юу вэ гэхээр эсвэл одоо яг нөгөө Монголын шиг унган байгальд хүргэх зэрлэг байгальд одоо яг өөрийн байгальд яаж амьдрах вэ? Тэр байгалаас нөгөө шархацсан байлаа гэхэд яаж тэр өөрийгөө ингээд итгэх үү? Хоолоо яаж олж идэх үү? Тэр нөгөө борооны усыг яаж шүүж хэрэглэх үү? Гэдэг авахлаад ийм зүйлийг тэр ялангуяа тэр аутизмтай хүүхдүүд ханддаг нь моринтой хойрох очтой юм байна. Монголын. Тэгээд өөрчлөлтийг мэдэрдэг юм байна. Тэр байгаа ч одоо их байгальдаа эргэж орж ирлээ тийм. Яларшин. Тэгэхээр одоо хүн төрөлхтөн ингээд төмөрж яваад техник жингүүтээ эргээд буцаад нөгөө байгалаа санагалцж штэ одоо. Байгаль руугаа очиж идгэлж штэ. Тэгэхээр юусаа хүн байгаль нь салшгүй муйлдаа холбоотой. Карл Юнг бол ерөөсөө юугаар их онцлог бүхий сэтгэл зүйч вэ? Яагаад Карл Юнгийн бүний сэтгэл зүйч гэхээр ерөөсөө энийг тийм олон жилийн өмнөөс зүүнч мэрэгнэр мэдсэн баг. Яг зөвлөгч шиг тий. Тэгэхээр тэр чинь зүгээр ингээд ийм одоо юун дээр цагаан бороо романаар гардаг нөгөө шар төнтөө шиг зүүнч хүн биш шүү дээ. Тэр чинь сэтгэл зүйг ингээд судалсан одоо сэтгцийн насаар сэтгцийн эмч хийсэн хүн баггүй. Тэгээд өөрөө тийм бас Европ хүмүүст тий төдийлөн их байд төгөөмөл байдаггүй тийм зүүнч мэрэгэн чадвартай болсон төрхийн удамд амьдсан. Тэр хоёрыг ингээ хослуулад өөрөө шижлэхэн үдсэн биз дээ сэтгцийн эмч гэдэг мэрэгчлэр. Тэгээд дараа нь насаар сэтгцийн эмчээр ажиллалаа шүү дээ тийм. Тэр чинь нөгөө би түрүү яриад байсан шиг л тэр төрмөл тармил хоёр нь хосгосон хүн баггүй. Тийм байна. Тэгээд тэр хүн юу гэж үзсэн гэхээр энэ инстинкт хаягдаад энэ эдэ тогтоо орчин дээр нэг технологи хөгжөөд байх тусам инстинкт нь хаягдаад байгалсаа холдоод тэгээд оюун ухаанд ингээд цойлж хөгжөөд байхаар хүн сэтгцийн асуудалтай болно гэж. Аюултай. Аюултай сэтгцийн асуудалтай болсноосоо болоод тэнэг шийдвэрүүд гаргана гэж. Тэр улам тэнэг технологи гаргаж өгнө гэсэн хүнд хөнөөлтөй, хүний амьдралд хөнөөлтөй. Тэгээд ингээд амьд явахын аргагүй болоод ирлээ шүү дээ. Тэрнээсээ болоод тэр тэнэг хийсэн, бодлогогүйгээр хийсэн тогтолцоо нэг нуурлаа шүү дээ. Тийм үү? Байгалийн одоо эрх хүчний өмнө ингээд тэр шалгалыг одоо давахгүйгээр ингээд нураад унахад тэрийг л одоо шинэ цагийн тэр апокалипс гэдэг байгаа зүйл ертөнц сүнэн гэл энэ загалмаатны шишнийхний дандаа зүбэнж ярддаг нэг юм байдаг та. Тийм. Яг тийм бүжигнаан энэ дэлхийд бий болно гэж үзчихсэн байхгүй. Зөв. Тэгэхээр тийм бүжигнаан болоход амьд үлддэг хүмүүс зориулсан сэтгэл зүй. Яг Карл Юнгийн сэтгэл зүй. Тэнт зүгээр ирүүл хүн чигээрээ үлдчих хүмүүс зориулсан сэтгэл зүй байхгүй. Тэрнээс бол тийм массын сэтгэл зүй биш. Ингээд адг нь ингээд ямар нэг юм болохоо байж хад ингээд хүмүүс тийм үү
гадаад нөхцөл буруугаар ялзахаа оронд эхлээд өөрийгөө би сая юу буруу хийчихв гэж боддог хүмүүс зориулсан байхгүй. Гадаг нь хүнд тийм чадвар ах. Бүр ядаж нөгөө дүр шинжилгээ хийж чадвартайгаа үлдсэн тий. Ингээ өөрийгөө эхлэж шинжиж өөрийнхөө дотгошоо өнгөж штэ ингээд. Би сая юу буруу хийчихв? Би яаснаас болоод ийм болчих гэж бодож штэ. Гэтэл одоо бол хүмүүс ерөөсөө одоо 1000 оны ер нь мэдгүй 999 тэгж бодно штэ. Хин нэгэн буруута уг бол нөхцөл байдал буруу байсан. Цаг агаар таархан байсан. Ингээ гаднаас хаагаал явчихна. Нөгөө хүнд муу юм холдоод эхлэнгүүт ингээд дотроо баясал төрж байгаа бол одоо чи чөтгөр болж байгаа гэж байгаа штэ. Тэр байгаа бас тий. Тэгээ нөгөө хүнд ингээд гэхдээ нөгөө хүнд ингээд таагүй юм зохиолцыг сонсгоот цаанаас нь ингээд нүтэн гэрлээд идэг хүмүүс бас байдаг штэ. Өөр амар аимшигтай одоо хүмүүс бүр зодтолдод эхлэнгүүт бүр төгцдөг баярлаад. Одоо хин нэг ингээд сошиалаар сошиалаар одоо намайг ч юм уу таних ч юм ингээд скрин тавьсан байхад тэг нэг юм бичээ тавьсан байхад бүр баясаад энэ нэстэ алуулж байна гэд хүмүүс л ингээд түгээдэг хүн байгаа заа явуулдаг. Тэгвэл тэр хүн ч бас өөрийнхөө тийм гашуун нэмгэлтэй юм бас тэгж яадаг. Тэгж одоо нөгөө одоо яад төр зууртал нэг тийм өөртөө бас тэгж шанаж байгаа. Өөрөө чарлж чадахгүй гэсэн үг тийм. Өөрийгөө чарлж чадахгүй тийм. I'm proud of you. I'm proud of you. You made it this far and damn that's hard to do. Тэгэхээр эхлээд ингээд нуурж ийж тэгээ араас нь жинхэнэ хүн чанар гарч ирдэг юм байна гэдгийг уул нь ойлгуулах, амжиж ойлгуулах хэрэгтэй байхгүй. Цаашид ер нь дэлхийн ертөнцийн одоо нөгөө утга зохиолын хөгжлийг ингээ харахаар эхлээд хийсвэр үеэсэн. Бүр эхлээд нөгөө бурхад хоорондын харилцаа байсан өрн тахны уран зохиолт. Дараа нь хүн бурхтын хооронд болоод эхэлсэн нөгөө Зевс чин жирийн эмэгтэй дурлаа тий. За тэгээ явандаа хүн хоорондын холоод эхэлсэн. Одоо болохоор яг орчин эхлээд тэрний дараах нь яг одоо 2000-ад оны үед болохоор баримтад яг үнэн бодит одоо энэ нэг 8 дахын бичсэн цагаан бороо шиг ийм бодит юм тулгуурласан баримтат зохиол худлаа биш хүний оюун санаанаас хийсвэр гараагүй. За одоо бүр цаашид яах нь вэ гэж харж байгаа гэхээр яг таны нөгөө ярьж байгаа нас сэтгэл зүй өөрийнхөө дотор руу өөрийнхөө гүн рүүгээ илүү орсон бусдын доторх руу бас өнгөсөн. Тэгээ хүн болгон энэ ийм утга зохиол ийм урлаг одоо кино урлагтай илэрхийлж болох одоо ямар урлагууд байна. Энэ бүх зүйл одоо яг цаашид бол хөгжлийн зам нь сэтгэл зүйтэй холбоотойгоор харагдаж байгаа. Тэр үн ерөөсөн. Тийм учраас л одоо сэрсэн хүмүүс гэж яриад байгаа. Уг бол нөгөө бомбын ирж байгаа гэлээ гэж яриад идэг штэ. Майдар бурхны үе гэл тийм ээ. Нэг ямар нэгэн тийм амлцсан юм бид нар бас хараад штэ тийм. Гэтэ энэ чинь яг хүний оюуны хөгжлийг эргээ харахаар тэр гнозис центр гэсэн тэр уламжлалт бас их хилдэг байхгүй. Ингээд хүн уул нь ингэж бас зовж байгаа нь бас эерэг талтай байдаг. Ямар эерэг талтай байдаг вэ гэхээр оюун сүнсээр хөгжиж байгаа гэж. Сүнс нь хөгжиж штэ тий. Тэгээд сүнс нь хөгжөөд хүн өөрөө бурхан шиг болох тийм үе ирнэ гэсэн тийм зүгэн л байдаг байхгүй юу? Тэгвэл ямар гоё вэ? Бүгдээрээ тэрийг бол би жоохон надад бол аимшигтай санагддаг. Одоо тэр энэ хиймэл оюун ухаан тэргээд гаж тэр байхгүй. Хиймэл оюун ухаан гэхдээ хүсвэл биднийг устгаж чадна гэсэн шүү дээ бас. Чадна. Тэгээд бидний мэдээллийг агуулсан аимшигтай юм одоо бас бүр евро ген техникээр одоо юмыг өөрчлөх чадвартай болчихлоо шүү дээ. Амтныг ургамлыг гэдэг. Тэгээ хүн чинь өөрөө энэ эрдэмтэд чинь ген техникийн, биологийн, микробиологийн эрдэмтэд чинь өөрийгөө баг бурхантай ханд ороод шүү дээ. Тэг хүүхдийг цагаалгаар хийн энэ төр гэдэг. Хийсэн шүү дээ сая. Тийм аимшигтай. 3 хүний дундаас нэг хүүхд. Дараа нь ямар үр дагавар гарч ирэх вэ гэдэг бол бас тийм. Ямар ч 3 хүний дундаас нэг хүүхд гарч байгаа байхгүй өвчтөе эмэгтэй. Тэр өвчтөе эмэгтэй хоромсомыг оролцуулахгүйгээр техникийн хоромсомыг оруулаад тэгээд нөгөө төрсэн хүүхэд нь ирүүл гарсан шүү дээ. Сая. Аимшигтай. Тэгээд ингээд бүр маш хурдтай, асар хурдтай хөгжиж шүү дээ. Одоо ингээд спермгүйгээр хүүхэд бий боллоо л гин. За хавдар эмчилдэг боллоо гэж. Одоо уг баг хаа цэцгийн үндэстэй тий жаах нь одоо юу гин өөрийн ахлаад авч байгаа лабораторид нийлүүлж байгаа дэргэгээ суулгах ч юм уу тэгээд янз янз зүйл юм байж байгаа. Уг бол одоо эмэгтэйчүүд өөрснөө өөртөө ихэхгүйгээл surrogate mother гэж нэрлэдэг тий орлогч ээжээр тэлгээл төрүүлчихэж чинь мөнгөтэй бол тийм ээ нэг хэсэг нөгөө энтэг Филиппин эмэгтэйчүүдээр тэгж төрүүлээдсэн шүү дээ. Гэх мэтлэгээр энэ бол ерөөсөө гаж юм. Тэгээд яг тэрийг л яг Карлинг мэдээдсэн байхгүй. Энэ техник технологи гэдэг юмнаас болоод сүнс нь хөгжөөгүй. Тэр хүнсний хөгжилд бол өстой үнэхээр хэцүү байхгүй чинь тий. Зүгээр байгалийн жамаараа явж байгаа. Одоо ертөнц нь хөгжөөгүй ийм мөртлөө ингээд цэвэр ингээд мэдлэгээр ингэж аимшигтай техник технологи гаргаж ирнэ. Тэгэнгүүт ингээд аюултай бужигнаа болно.
юм бол нэлээд оройтцсан байна. Гэхдээ тэр үед амьдрах хүмүүст зориулсан сэтгэл зүй гэж үздэг байна. За одоо тайлчин гарч ирлээ. Тийм. Юу яаж байгаа юм бэ штэ одоо бүх ингээд за хашааны цаана нэг тийм лабораторид үүссэн эсвэл одоо тэгж ихээр ямар ч хэсэн байгалийн бус жамаар явж байгаа эсвэл өсөж байгаа тийм хүмүүс байлаа гэхэд хашааны нөгөө талд нэг ширэнгөө айн захад нөгөө тас усаараа ялгарна гэдэг шиг тэр чи одоо ихэлцэн бүр галаа түлээд сууж байгаа тэр хүмүүс яг уу нөгөө сүнсэнд үеийн үед хөгжөөд яг байгалийн жамаараа төрж үхээд кармагаа үүгээд тэгээд ингээ явж байгаа хүмүүс болохоор жинхэнэ хүмүүс. Тэгэхээр жинхэнэ хүмүүс зориулсан сэтгэл зүй бол ер нь хүний сэтгэл зүй. Тэгэлгүй жинхэнэ хүнийг хүнээр үлдээх юм байна тийм. Хүнийхээ хөгжлийг маш их анхаарах хэрэгтэй. Энээс ингээ хоцорчвол бид нар хүүхдүүдийг ойлголцохгүй байна. Тэгээ бид нар хүүхдүүдийг ойлголцохгүй, хүүхдүүд бид ерөөсөө хүн гэж тоохгүй болчихвол маш харамсалтай байхгүй. Зүгээр ингээд хүмүүс би нэг юм их яагаад байна гэж андуураад байна шүү дээ. Энэ юуг интернетийг энэ дижитал техникийг ингээд цаашаа ерөөсөө оройгүй юм шиг ингээд хөгжих юм шиг бодоод байна. Энэ ч ерөөсөө тэр нарны геос оронзон шуурга гэдэг юм болоод coronal mass ejection гэж нэрлэдэг CME гэдэг нарны одоо титмийн бөөн дэлбэрэл гэдэг юм 10 юуны скейлийн хэмжээгээр л болоход одоо энэ дайны дэлхийг хэрж авсан энэ өндөр хүчлийн шугам интернетийн кабель бүгд чадна гэж байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө ATM-ч ажиллахгүй, банк гэж ажиллахгүй, агаарын тээвэр, усан тээвэр бүгд зогсно. Тэгэхэд яг хүн тий нөгөө тэгэхээр тогтолцоо нуурна. Төр засагч гэж байхгүй. Нөгөө нэг төр засаг гэдээсэн тэр нөгөө нэг тогтолцооны одоо мөнгөний эзлэгээд байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч харин тэрэнд бэлдээд бүр пүнкрээ бэлдсэн байхгүй. Тэгэл яг тийм болгонгод нөгөө тулчаа парк гэж алга болчихно. Дээр нь юу үлдэх вөхөр бүр Альберт Айнштайн хэлсэн байгаа шүү дээ. Тийм дэлхийн 4-р дайныг бол эргээд нөгөө хүү нэгдлийн үеийн борохоогоо ярэ гэдэг. Энэ нуурын иргэдүүдийг ирээд яриад суух ёстой сайхан байлаа. За сайхан байлаа. Тэгээд шивэдээ монголчууд маань бас энэ ховор тохиолдох боломж хүн болгонд олдохгүй. Энэ сайхан уулзалт ийм цаг үеийг одоо та бүхэнд хүргэж байгаа ан баягчид бас талархаараа. Тэгээд 23-нд болох лекцэнд хүрэлцэн ирээрээ. Танд бас маш их баярлалаа. Цаашдын энэ судалгааны ажилд нь улам өндөр амжилт хүсье. Таныг бас энэ яваа амьдралаа, ухамсарт амьдралаа бас яг энэ салбартаа зориулж яваа гэдгийг чинь сонссон. За намайхан сайхан өдөр энд нуурын иргэдээр дуудаж ирж уулзсан, ярилцсан. Голромодуудад талалаа. Стокгольмын монголчуудаа баярлалаа. Лекцэн дээрээ уулзцгаая. За баярлалаа. Баяртай.